Эмгэнэл харуулслаар дүүрэн энэхүү осол гарах үндсэн шалтгаан болох аюултай ачаа тээврийг хүн ам ихээр суурьсан хотхон хороолын дундуур явуулж байгаа нь биднийг наад захын стандарт өрн журамгүй хотод амьдруулж байгаа нь мөн гинтийн эрсдлийн үед төр засаг бэлэн биш байгааг энэ осол харуулсан ба засгийн газар хуулиар тогтоосон үүргийг хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл та бүхний хариуцлагагүй уушгаар цаг бусаар хайртай хүүгээ, хайртай аава, хайртай ханаа бид нар харамсалтайгаар алдсандаа үнэхээр их харамсаж гашуудаж хайртай хүүгийнхээ, нөхрийнхөө, аавынхаа амь насыг төлөөсийг Монголын төрөөс бид нар нэхэмжилж байна. Жирийн иргэн би хичнээн хариуцлагатай байгаад төр засаг нь ард иргэдийнхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол бид юунд найдаж хэнд итгэж амьдрах юм бэ? Дахиад ийм аимшигтай явдал гарахгүй гэсэн баталгаа засгийн газрын тэргүүний хувьд ард түмнийхээ өмнө амлаж чадах уу? Ахиж ийм осол гарахгүй гэсэн баталгаа юу байгаа юу? Үндсэн хуулийн 19-р зүйл төрөөс хүний эрх чөлөөг хангахц эдийн засаг, нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх чөлөөг зөрчигдөө тэмцэх хөндөгцөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцнаа гэжээ. Энэ Монгол улсын маань өөрийн ерөнхийлөгч маань хэлсэн үг байгаа шүү дээ. Хуулиндаа тийм байна. Иймд үндсэн хуулийн дээрх заалтыг үндэслэл болгон Монгол улсын төр буюу засгийн газар цаг бусаар биднийг орхин одсон бидний хайртай хүүгийн минь амь, аавын минь амь, ханийн минь амь насны өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгийг өгөөр мэддэж байгаа ба амь хаврагчдын ар гэрийнхэн биднийг нэн яралтайгаар хүлээн авч уулзахыг хүсэж байна.